Эрдэнэ төлөвлөрийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилоод байна. За өөрөөр хэлбэл засгийн газрын мэдлийн 51% төлөөллийн эрх мэдлийг хэрэгжүүлэхээр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Бямсүрэн, уул уурхай яамны төрийн нарийн бичгийн дарга Нандин Жаргал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх, улсын их хурлын даргаас нь Дэмбэрэл, сангийн яамны газрын дарга Дорж Сэмбэд нарыг томилоод байгаамаа. Үүн дээр нэмэгдэж маргаан дагуулад байгаа 49%-ийг худалдаж авсан Монголын зэс компаниас 3 хүн төлөөлөл удирдах зөвлөлд багтана. За ингэснээр эх 7 хоногоос Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын томилгоо явагдахаар болжээ. 51% бүрэн бүтнээрээ байгаа юу гэж. Эрдэнэ төлөвлөр маань бүрэн бүтнээрээ маш одоо үйл ажиллагаа бол хэвээ ингээ явагдаж байгаа. Хэвээ явагдаж байгаа. Бүтнээрээ л байгаа. Энд дээр бол янз бүрийн ийш тийш нь одоо аваад салгаа зараад үрээд борлуулсан зүйл бол байхгүй. Одоо удахгүй гүйцэтгэх захирлын томилоод бас яг одоо Эрдэнэ төлөвлөртэй холбоотой юмнууд гарах байх. Эрдэнэтийн 49%-ийн худалдаа авалт хууль зөрчсөн эсэх болоод ерөнхий сайд тасан сайхан бэлгийн тэргүүлж байсан засгийн газрын гишүүд энэ асуудалд эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх асуудлыг ч бас хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байна. За өөрөөр хэлэх юм бол Эрдэнэ нот ерөнхий сайдаар ахлуулсан засгийн газар маргаан дагуулад байгаа Эрдэнэтийн асуудлаар гаргах ёстой шийдвэрээ гаргаж дууссан гэж засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна. Засгийн газрын зүгээс шийдвэрлэж болох бололцоотой бүх шийдвэрүүдийг гаргасан. Өмнө гаргасан байсан одоо хууль бус юм шийдвэрүүдийг бол бүгдийг хүчингү болгосон байж байгаа. За мөн одоо энэ худалдан авалтын үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд байна уу үгүй юу гэдгийг шалгаж тогтоох энэ одоо байдлаар хуулийн хэлтийн байгууллагууд бол хандсан байж байгаа. Засгийн газар бол хууль зөрчсөн байж магадгүй гэдэг үндслээ бол гаргасан. Магадгүй гэдэг үндслээ хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг бол засгийн газар гаргадаг. Тийм учраас ийм одоо үндсэн хуулийн тодорхой заалтуудыг одоо бусад хуулиудын тодорхой заалтуудыг бол зөрчсөн байх магадлал байгаа учраас энийг шалгаж тогтоож өгнө гэдэг ийм одоо хүсэлтийг холбогдох хуулийн хэлтийн байгууллагуудад гаргасан байж байгаа. Ямар ч хэлээс Эрдэнэтийн асуудлаар энэ 7 хоногт 49%-аас татгалцсан болоод худалдаж авсан зарах хийсэн талууд байр сууриа хангалттай илэрхийллээ. За нэгэнт Ростех компани өөрийн эзэмшлийн 49% хинт зарах нь өөрсдийнх нь мэдэх асуудал. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа явагдахад хууль зөрчигдсөн асуудал байгаа эсхийг хуулийн байгууллага дэнслэх үлдэж байна. Батцэг Алтан Баганаар мэдээллээ.